галаа түлнэ. Галаа ойр ойрхон түлснээс болж нүрсээ түлснээс болж утаа их гарна. Тэгээ агаарын бохирдол гэдэг зүйл яригддаг. Тэм учраас ерөнхийдөө одоо манай яг энэ хашааны ардуур ингээд цэвэр усны хоолой явцсан байгаа юм. Тэгээ цэвэр усны ингээд худаг хоолой явцсан. Тэм учраас хүссэн айлууд хашаандаа боломжтой бол цэвэр усаа ингээд татаад оруулах боломжтой. Жишээлх юм бол манайх одоо ингээд татаад оруулсан байх жишээтэй. Тэгэхээр айлууд маань ингээд хашаандаа цэвэр усаа татаад оруулчихна. За бохирын асуудлыг шийдчих юм бол үндсэндээ тэгэл гэр хороололд амьдрах боломж ерөөсөө ус шүү дээ. Өглөө гарахтаа л төлөвлөсөн ажлууд маань ерөнхийдөө бүтэмжтэй сайхан байна. Одоо манай нэг газрын дарга маань эмнэлэгт хэвтсэн. Бас нэлээ удагчлаа. Би энэ жоохон тэгсэн. Тэгээд одоо нэг эрэгчтэй муу завсар зайндаа гэж бодож байна. Тэгэл нэг эрэгчгээл тэгэл ажил руугаа шуудран да. За тэгээд надтай бас хамт байж миний өдөр тутмын ажлыг одоо ингээд сонирхож телевиз үзэж суугаа үзэгчдэд дамжуулж байгаа та бүхэндээ баярлалаа. Манай телевизийн хамт олон уран бүтээлийн өндөр амжилт хүсье.